Монголын ард түмэн бид улсынхаа тусгаар тогтнол бүрэн эрхт байдлыг баттган бэхжүүлж, хүний эрх чөлөө шударгаас үндэснийхээ эв нэгдлийг эрхэмлэн дээдлж, төрт ёс, түүх соёлынхаа уламжлалыг нандинан өвлөж, хүн төрөлхтний соёл иргэншлийн ололтыг хүндэтгэн үзэж, эх орондоо хүмүүнлэг, иргэний ардчилсан нийгэм цогцлуулан хөгжүүлэхийг эрхэм зорилгоо болгоно. Монгол улсын үндсэн хууль. За бүгдд нь өглөөний мэнд сайхан амарцгаасан уу. За та хэдтэй 1992 онд шинээр шинжилэн батлагдсан Монгол улсын үндсэн хуулийн өдрийн мэнд хүргэе. Үндсэн хуулийн өдрийн мэнд. Та хэдийн бодлоор үндсэн хууль гэж яг юу вэ? Нэг үгээр илэрхийлвэл. Ардчлал юм бол Ардчлал. Улсын үндэс. эрх чөлөө тусгаар тогтнол. Эрх чөлөө тусгаар тогтнол. За миний бодлоор нэг үгээр яг аваад үзэх юм бол хүн гэж бодож байгаа. Хүн эсвэл үндэс. Үндэс байж л мод ураадаг шиг адилхан энэ үндсэн хуулиар дамжуулж ерөөдөө модны үндсийг бий болгож байгаа гэж миний хувьд бодож байна. За 1992 оны энэ үндсэн хуульд шинээр хүний эрх чөлөө гэсэн бүлийг бүр шинээр оруулж ирсэн байдаг. Тэр 18 эрхийг өнөөдөр ингээ хэдүүлээ эдэлж байгаа шүү дээ. Та бүгдийн бодлоор энэ 18 эрхээс хамгийн онцлог нь юу байгаа вэ? За миний бодлоор бол сурч бол усрах хэрэг. Би Өвөрангай аймгаас Улаанбаатар хотод оюутан болж ирж байгаа. Тэгээд анагаахын шинжилгээ ухааны үндэсний их сургуульд 1-р дамжаанд одоо суралцж байгаа. Эрүүл ухаанд харахуйр судлаач хөтөлбөрөөр суралцж байгаа. Бид өөрсдийн гэсэн дуртай зүйлээрээ суралцаад тэгээд сурч боловсрох эрхээ эдэлж байгаа маань айгүй том давуу тал үндсэн хуулиараа олгож байгаа. Маш том өгөөж гэж бодож байна. За тэгвэл манай Ануужингийн манай хувьд. За миний хувьд гэх юм бол оюуны өмчөө хамгаалах эрх тэгээд хамгийн анх бол бага ангитай ихтэй шүдэг зохиож гэлсэн. Тэгэнгүүт 7 дугаар ангитай хамгийн анхны дуу буюу Монголын төрийн цагдаагийн зүйл дууны үгийг бичижсэн. Тэгээд 7 дугаар ангийн сурагчийн хувьд бол бүхэл бүтэн дууны үг бичнэ гэдэг бол миний хувьд айгүй том байсан. Гэхдээ одоо шүлгийн буюу үгийн зохиосон хүний нэр дээр нь маш олон хүмүүсийн нэр явжсэн. Зохиосон хүмүүсийн нэр. Тэгээд би тэгээ хараад хамгийн анх бол 7 дугаар ангид за би оюуны өмчөө буюу өөрийнхөө зохиосон гэдгээ батлуулахын тулд өөрийнхөө энэ эрхийг эдлэх ёстой байна гэд оюуны өмчээр хамгийн анхын дууныхаа шүлгийг эрхийг авч ирсэн. Тэгээ одоогоор бол ерөнхийдөө мэдээж дуунаас гадна ном маань оюуны өмчөд бүртгэлтэй. Тэгэхээр өнөөдөр Монгол улсад төрсэн хүн болгон эрхийнхээ хүрээнд өөрийнхөө оюуны бүтээл гэдэг бол үнэхээр хадашгүй хамгийн том дархлаа байдаг юм байна гэдгийг онцлж одоо бүр хамгийн анхны шүдгнүүд авчирсан байна. Миний хувьд гэх юм бол одоо миний гарт гадаад паспорт байна. За Монгол улсын иргэн бүр гадаадад аялах, оршин суух, эргээд Монгол улстай ирэх хэрэгтэй. Тэгэхээр миний хувьд анх энэ гадаад паспорт гэдэг зүйлийг мэдээд аваад анх гэрээрээ Таиланд улсыг зорж исэн. Өөр орчинд очиод өөр хоол идэх үед бүр ингээд зүгээр л Монголдо буцаад ирэхэд бол надад амар гоё байсан. Яг ингээд гэртээ буцаад ирж байгаа нь ингээд өөртөө амар гоё. Тэгээ одоо ингээд бодоход ингээд гадаад паспорт гэдэг зүйлтэй ингээд Монгол улс энэ хүн Монгол улсын иргэн шүү гэдгийг маань ингээд баталгаажуулж өгөөд тэрнээсээ гадна өөр улсад ингээд аюулгүй зорчих хэм маань энэ гадаад паспорт гэдэг зүйл хангалтын болов гэж бодож байна. Тэгэхээр энэ маань ингэж байгаадаа ингээд Монгол улсын иргэн гэдгээрээ ингээд маш их бахархаж явдаг зүйлүүдийн маань нэг юм болов гэж бодож байна. Бараг дэлхийн 70 гаруй улсад бараг визгүй зорчулдаг лөө. Оо ямар гайхалтай юм бэ. Тэгвэл энэ бүгдийг манай үндсэн хууль маань гаргаж гисэн байдаг байх нэ. За үргэлжлүүлээд хулангаасаа сонгуул өгж ирсэн үү? Хэрвээ өгж ирсэн бол анхны сонгуулийнхаа түүхийг хуваалцаач. Монгол улсын иргэн бүр төрийн удирдах эрхтдээ шууд болон төлөөллийн байгууллагаараа дамжуулан оролцох эрхтэй гэж үндсэн хууль заасан байдаг. 2024 оны яг нөгөө улсын хурлын гишүүдийн сонгуульд анх сонгуул өгжсэн. Тэгээ яг тэр үед айгүй юм сонин мэдрэмж төрж исэн л та. Зүгээр энэ цагаан цаасан дээр дэ ингээд юм зүгээр л дугуулаад өнгөрч байгаа биш те. Яг үнэхээр Монгол улсын иргэн болоод яг өөрийгөө том болоод маш том хариуцлага үүрж байгаа гэдгээ айгүй их мэдэрчсэн. Биднийг ямар гишүүн ирээдүйд те улс төр төлөөлж чадах уу гэдэг зүйлийг ойлгохын тулд бид эхлээд сонгуулийнхаа талаар, улсын хурлын, парламентын засаглалын талаар тийм үү. Дээрэс нь нэр дэвшиж байгаа гишүүдийн мөрийн хөтөлбөрийн талаар маш сайн судлах хэрэгтэй гэдгийг бас айгүйх ойлгосон. Залуучууд тий ялангуяа одоо манай үеийнхэн дээрэс нь бидрээс жоохон дэшээ тий ерөөсөө өөрсдийнхөө төлөөллийг болон одоо төрийн удирдах эрх ч юм уу энэ зүйлүүдэд
сонирхоо болчихсон. Дээрэс нь яг одоо хариуцлагынхаа хүрээнд оролцоо болчихсон. Тэгээд энээсээ давмгалаад цааш нь гарах үр дагавруудыг бидэд ингээд хараахан хардаггүй. Тэгэхээр магадгүй би бас надтай адилхан хүмүүс маань өөрсдийнхөө эрх үүргийнхээ хүрээнд сонгуультай идэвхтэй оролцож чадах юм бол магадгүй бид ирээдүйдээ өөрчлөх хамгийн том хувь нэмэр болж байгаа гэж бас ойлгож байна гэж мэдэрсэн. Яг залуучууд бидний хамгийн бас номер 1-р эрх бол итгэл үнэмшилтэй байх, мөн үзэл бодлоо чөлөөтэй илэрхийлэх хэрэг байгаа. За хамгийн наад заханд л аав ээжд өөрсдөө илэрхийлж яг юу хүсэж байгаа, юуг мэдмээр байгаа илэрхийлэх хэрэгтэй байхгүй юу? Тэгсэн чинь одоо сүүлийн үед юу байгаад байгаа гэхээр нөгөө найзуудтайгаа чаталдаг ч юм эсвэл нөгөө хамгийн номер 1 хэцүү юм ChatGPT-гээ гараад ирсэн шүү дээ. Хүнтэй ярилцахаасаа илүүтэйгээр зүгээр л би одоо хоол хийх гэж ямар хоол хийх вэ гэдэг ч юм уу. Эсвэл надад ийм асуудал тулгарлаа яаж шийдэх вэ гэдэг. Одоо ингээд Facebook дээр юм уу ингээд сошиал орчинд бидэд ингээд үзэл бодлоо илэрхийлдэг шүү дээ. Тэгсэн чинь нөгөө Монгол хэл гэдэг зүйлээ байхгүй болгоо ичдэг. Юм ч гэдэг дандаа ингээд латинаар эсвэл ингээд англиар бичээ чинь өөрийнхөө ингээд үзэл бодлоо илэрхийлж яана гэд бусдыг гутаанд оромжлоод идэг. Энэ зүйл бас маш хэцүү байдаг шүү дээ. Тэгэхээр цаашдаа хэдүүлээч гэсэн бас сошиал орчинд байхдаа бусдыг хүндэтгэж зам өргөжлүүлээд Монгол хэл гэдэг зүйлээ битгий мартаасаа гэж таадаасаа хүсэж байна. Бид өдөр тутмынхаа амьдралд үндсэн хуулийнхаа талаар тэнцээ мэдлэг байдаггүй. Гэхдээ ямарваа нэгэн эрхийг эдлэхийн тулд эхлээд мэддэг байх хэрэгтэй. Одоо манай алдарт хуульч Чимдгуй хэлснээр үндсэн хууль гэдэг бол алганд багтсан Монгол улс юм а гэж хэлсэн байдаг. Тэгэхээр бид бүхэн үндсэн хуулиа мэдэх юм бол Монгол улсаа мэдж байгаатай л адилхан гэж бодож байна. Нэг л удаа уншаад үзчихэхэд хэдүүлээ бас овоо их эрхээ эдэлж чадсан шүү дээ. Тэгэхээр та бүгдээсээ нэг зүйлийг хэдүүлээ уриалаад төгсөх үү. Та бүхэн маань нийт хүүхэд залуус маань үндсэн хуулиа судалж за мөн үндсэн хуулиа уншицгаая. Монгол улсыг хэрвээ ургаж байгаа, зэтгэлж байгаа мод гэж бодох юм бол тэр модыг яг ургуулж байгаа үндэс, тэр модыг тогтоон барьж байгаа зүйл нь Монгол улсын үндсэн хууль гэж хэлж болно. Үндсэн хууль нь бол хууль дэдлэх ёсыг бол хамгийн түрүүнд баттгаж бэхжүүлж явах тийм хамгийн дээд хууль байх ёстой. Бусад хууль тогтоомжууд дээр гарч байгаа тэр зүйл заалтууд нь одоо үндсэн хууль дээр байгаа зүйл заалтуудыг огт зөрчиж болохгүй. Яг үнэндээ үндсэн хууль бол Монгол түмний ард түмний хүсэл зориг байдаг юм шүү. Иргэдийн баталгаатай эдлэх эрх, үний эрх. За нөгөө талаасаа төрийн үйл ажиллагаа өөрсдөө бүрийн эрхт байдлыг бол баталгаажуулж өгч байгаа. Үндсэн хуулийг бид нар дээдлэн сахиулаад чандлан одоо баримтлах нь өөрөөр хэлбэл манай Монгол улсын бас нэг оршин тогтнох баталгааг одоо үүсгэж байна гэсэн. Хүүхэд бол ирээдүйн баялаг. Үндсэн хууль нь хүүхэд хамгаалах үндэсний зарчмыг тодорхойлдог бөгөөд энэ нь хүүхэд хамгааллын тухай хууль, хүүхдийн эрхийн тухай хууль болон бусад хууль тогтоомжуудын гол суурь болдог. Үндсэн хуулиар бүх хүүхэд ялгуурлалгүйгээр төрийн хамгаалтыг эдлэх, амьдрах, хөгжих, хамгаалагдах, оролцох үндсэн эрхтэй бөгөөд эдгээр эрхийг хэрэгжүүлэх, зөрчигдөхөөс сэргийлэх нь төрийн үндсэн үүрэг юм. Хүүхдийн эрхийн асуудал өөр үндсэн хуульд 16-гийн 11-т нь төр гэр бүл эрхний алхас хүүхдийн ашиг сонирхлыг хамгаална гэсэн заалт байдаг. Тэгээ 17 дээр нь юу гэдэг вэ гэхээр ерөөсөө Монгол улсын иргэний одоо чорон төргүүдийн нэг нь өөрөө хүүхдээ өсгөө хүмүүжүүлэх юм аа гэсэн заалт байгаа. Яг хүүхдийн эрх гэдэг чи юу вэ гэхээр та ажлаа тарж ирээд гэртээ орж ирээд хүүхдээсээ за өнөөдөр чамд ямар өдөр байвэ гэж асуух чинь өөрөө хүүхдийн эрхийн асуудал байхгүй. Ягаад тэгэхээр хүүхдийн эрхийн тухай конвенц дээр за тэгээд хүүхдийн эрхийн тухай 16-ны хууль дээр юу гэж хэлсэн байдаг вэ гэхээр хүүхэдтэй аз жаргалтай аюулгүй орчныг бүрдүүлнэ гэд бүрдүүлэх үүрэгтэй эцэг гэх өөрөө. За аз жаргалтай орчныг яаж бүрдүүлэх вэ гэдэг чинь ер нь бол хүүхдээ айцгүй өөрийгөө мэдэрж байгаа тэр орчныг бүрдүүлэх ёстой болоод байгаа. Хүүхэд хувийн орон зайтай, хувийн нууцтай тэр байг одоо эрхийг нь хангах үүрэгтэйгээ эцэг. Бид нэр Facebook тэгээ сахим орчинд хүүхдийн талаар ер нь бол их нийтлэлтэй. Яг хитрхи их мэдээлэл тэр хүний хувийн мэдээллийн цацганы үр яг үнэндээ хүүхдийн эрхийн зөрчил гэдэг зүйл рүү орох гээд байдаг байхгүй. Хүний эрх одоо хүүхдийн эрхийг эцэг их гэдгийг томоор ойлгосны хэрэггүй. Та хүүхдээ хайрлаж байгаа, инхрийлж байгаа, хүүхдээ цаг гаргаж байгаа, утас хэрэглээг нь хянаж байгаа тий. Эсвэл өсвөр насны хүүхдтэй хувийн орон зайг нь олгож байгаа чинь л өөрөө таны хүүхдийн эрхийг хангаж байгаа хэлбэр. 1992 оны үндсэн хуульд хүний эрх чөлөөг тодорхойлохдоо аль нэгэн улсын хуулийг хуулбарлан дагсангүй. Харин олон улсын гэрээгээр хүлээсэн үүргээ бүрэн ухамсарлаж, бусад улс орны жишгийг харгалзан, Монгол улс туурах тусгаар бүрэн эрхт улс мөн болохыг иш үндэс болгосон байна.
Төрөөс хүний эрх чөлөөг хангах үйц эдийн засаг, нийгэм, хууль зүйн болон бусад баталгааг бүрдүүлэх, хүний эрхийн зөрчилтөд тэмцэх, хөндөгдсөн эрхийг сэргээн эдлүүлэх үүргийг анх удаа иргэнийхээ өмнө хүлээсэн юм. Товчхондоо 1992 оны үндсэн хууль нь төвлөрсөн төлөвлөгөөт эдийн засгаас зах зээлийн эдийн засагт нэг үзэл сурталаас олон ургалж үзэлж шилжих, нийгэм эдийн засаг түүний мөн чанарыг шинэ хандлагаар хөгжүүлэх үзэл баримтлалыг агуулсан гэж тодорхойлдог. 92 оны үндсэн хууль батлагдсанаас хойш өнөөдрийн хүртэл одоо сүүлийн 30 гаруй жилийн хугацаанд Монгол улсын чөлөөт зах зээлд бүхий эдийн засгийн үзэл баримтлал төлөвшин тогтоод томоохон компаниуд бий болоод өрсөлдөх чадвах бүхий эдийн засгийн субъектууд бий болон хөгжсөн. Тэгэхээр энэхүү хөгжил нь өөрөө 92 оны үндсэн хуулийн 5-1-д заасан олон хэвшил бүхий эдийн засагтай байна хэмээн тунхагласан нь бодит амьдрал дээр хэрэгжиж байгаагийн нэгэн илрэл юм аа. Монгол улсын үндсэн хуульд хувь хүн болон одоо хувь хүний үүсгэн байгуулсан хуулийн этгээдэд хамаарах эдийн засгийн эрхийг хоёр янзаар тусгаж өгсөн байдаг. Нэгдүгээрт нь 5 дугаар зүйлд хувийн өмчийг хамгаалах буюу хувийн өмчийн баталгаат байдлыг халдшгүй байдлыг тунхаглаж өгсөн бол 16 дугаар зүйлд хувь хүн одоо хувийн аж ахуй эрхлэх хэрэгтэй, хувийн аж ахуй эрхлэх эрхийг нь баталгаажуулж өгсөн байдаг. Альва хүн хуулийн этгээд өөрийнхөө өмчлөлд байгаа хөрөнгөөр чөлөөт үйл ажиллагаа эрхлээд түүнийгээ арвижуулах, хамгаалах эсвэл өөр нэгэн байдлаар цахим зохицуулах эрх нь чөлөөтэй нэгдсэн буюу одоогийн бидний байгаа чөлөөт зах зээлийн эдийн засаг бүрэлдэн тогтох одоо суурь нь болсон юм аа. Янгийн 1992 оны 1-р сарын 13-ны өдрийн 11 цаг 35 минутад батлагдлаа. Үндсэн хууль мэдээж буй энэхүү түүхэн мөчид өмнө олон арга дэргэдтэй хөрт ёсны мэдчилгээ үндсэн хууль батлагдсны баярыг өргөн зөвшөөрөж байна. Тэгэхээр 1992 оны үндсэн хуулиар бол Монгол улсад тусгаар тогтносон бүр эрхт бүгд найрамд тулсан мөн гэж заасан байж. Тэгэхээр Монгол улс бол парламентын бүгд найрамд засаглалтай засаг захиргааны нутаг дэвсгэрийн нэрж хуваарлагддаг нэгдмэл тогтолцоотой улс байх гэдэг. За мөн дээрээс нь Монгол улсын иргэний зөрчигдсөн эрх, хууль ёсны ашиг сонирхлыг шүүх их мэдлийн байгууллагуудаас сэргээн тогтоодог юм тийм. Тэгэхээр энэ суур үнд зүйлүүд маань Монгол улсын үндсэн хуульд бүрнээ шингэсэн байдаг учраас нийгэмд үүсэж байгаа альва одоо буруу зүйлч байд юм уу те эсвэл шудраг бус зүйлийг Монгол улсын үндсэн хуульд одоо буруу байна ч гэдэг юм уу те тийм ухамсараар иргэд маань хандах шаардлагагүй гэж бас нэг энгийнээр хэлж байна. Тэгэхээр үндсэн хуулийн хэрэгжилт юугаар илэрх ёстой вэ гэхээр үндсэн хууль дээр заасан баталгаажуулсан хүний эрх чөлөө төрийн байгууллагын онцлог ч гэдэг юм уу энэ бүх зүйлийг салбарын хуулиудаар хэрэгжилтээр илүү баталгаажуулж өгдөг гэж болгож байна. За хамгийн энгийнээр хэлэх юм бол Монгол улсын үндсэн хуулийн үзэл санаа хэрэгжилтийг үл өнөөгийн байдлаар улсын их хурлаас баталсан 933 орчим хуулиар хэрэгжилт хангаж байна гэж болгож байна. Монголын ард түмэн бид улсынхаа тусгаар тогтнол бүрэн эрхт байдлыг баттган бэхжүүлж хүний эрх чөлөө, шудраг ос, үндэснийхээ эв нэгдлийг эрхэмлэн дээдлж төрт ёс, түүх соёлынхаа уламжлалыг нандинан өвлөж хүн төрөлхтний соёл иргэншлийн ололтыг хүндэтгэн үзэж их орондоо хүмүүнлэг, иргэний ардчилсан нийгэм цогцлуулан хөгжүүлэхийг эрхэм зорилгоо болгоно. Монгол улсын